Hi, бүгдээрээ сайн уу? Миний бичлэгийг үзэж байгаа өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн бичлэг маань айгүй энгийн. Би сая хийсэн Hot Girl Reset Challenge-ийнхаа 30 хоногийн үр дүнг яриад яагаад вэ бэ? Instagram-а хаагаад байдаг талаараа тайлбарлангаа хоёр төрлийн хоёр номны таймыг ярьж таарж байгаа. Тэгээ би өөрөө иймэрхүү ярьдаг бичлэгнүүдэд айгүй дуртай. Ойр зүрийн юмаа хингээд ардаа бэкграунд дээрээ тавьсан байхад айгүй хантай санагддаг. Тэгээ өөрөө бас иймэрхүү төрлийн бичлэг хийж үзье гэж бодоод энэ бичлэгээ эхлүүлж байна. Ингээс очвол хэвтэх юм уу? Хамгийн ихэнд Hot Girl Reset Challenge-ийнхаа талаар ярив. Би 5 сарын 3-нд 30 хоногийн challenge эхлүүлсэн. Тэгээ зорилго нь болохоор айгүй энгийн лсэн л да. Намайг ажиргалтай болгодог. Миний яг хамгийн best version буюу миний хамгийн гоё хувилбарыг мань гаргаж ирдэг тэр зуршлуудаа буцаагаад өөртөө суулгах байсан. Тэгээд энийг болохоор би Hot Girl Reset Challenge гэж нэрлэсэн. Ганц дүрм нь болохоор хэрвээ би 30 хоногийн туршид одоо алдах өдрүүд гарч ирнэ штэ тий мэдээж алдмааргүй би 30 хоног тасралтгүй хийж иж уг нь бол надад зуршил болох болов гэж би бодсон байхгүй юу. Тэгээ алдах юм бол би нэг алдсан хоног болгон 3 нэмэлт хоногийн торгуулт гэж өөртөө амлалт өгсөн. Тэгээ одоо 30 хоногийн дараа ингээ харахад 6 сарын 1-нд яг 30 дахь хоног нь болсон юм. Би 23 хоногт нь амжилттай яг ингээд ногоон болгож чадсан темплетээ үлдсэн 7 хоногт нь алдсан. Тэгэхээр миний яг чаленж бол үргэлжилж байгаа. Гэхдээ би юуг ойлгосон бэ гэхээр эхний 2-7 хоног би бүр амар уран зоригтой байсан. Тэгснээ 3 дахь 7 хоногоос нэг юм миний мотивашн жоохон буураад эхэлсэн. Тэгэхээр миний одоо бодож байгаа юм болохоор би чаленж өөртөө хийж байгаа бол ийм 2-7 хоногийн хугацаатай байвал зүгээр юм байна. Илүү миний бие физиологи сэтгэл зүй тохирох юм байна гэж бодсон. Тэгээ 2-7 хоног болоод нэг за хэдэн хоногийн амжилттай хэдэн дутуу байв ямарыг нь жоохон солих уу энэ нь болж энэ нь болохгүй байна гэд шинжилээд яваад байх юм бол би өөрөө илүү тэрэндээ жоохон урамтай байх юм шиг байлаа. За тэгээ энэ 30 хоногийн хугацаанд болохоор зорилтууд маань ерөнхийдөө нэг хэдэн төрөлд багцлж болохоор байсан. Хөдөлгөөн сайн хийх, ажлаа сайн хийх, хичээлээ сайн хийх, Instagram, YouTube дээр идэвхтэй тууштай байх. Тэгээ оройны рутин, скин кэр, оройдоо уцаа оролдохгүй байх гэх мэтчлэн зорилтууд байсан. Тэгээ эхнээс нь би зорилтуудтай хэр амжилттай хүрсэн талаараа яриа. Хөдөлгөөний хувьд болохоор би шууд Move with Us гэдэг аппликейшн татаж аваад тэгээ Isabella Matthews гэдэг Instagram дээр байдаг хүн байдаг шүү дээ амар гоё бийтэй. Тэгээ тэрний хийдэг хөтөлбөрийн дагуу явсан. Тэрийг нь худалдаж аваад эхэндээ айгүй гоё байсан. Тэгээ сүүлдээ дасгалууд нь жоохон давтагдаад байсан чинь би жоохон уйдсан. Нэг сарын сүүл хавцаана ч юм уу. Гэхдээ ер нь дайггүй. Жим ороогүй өдрүүдэд би заавал алхах эсвэл сэлэх гэсэн бас зорилго тавьсан. Тэгэхээр одоо бол надаа ингээд 10 км алхах энэ төр бол ерөөсөө асуудал биш юм шиг санагддаг болсон. Нэлээд сайн алхсан. Айгүй хөрхөн ийм биеийн хүч бас эхнээс нь жоохон босгоцсон болов уу гэж бодож байгаа суураа. Тэгээ би та хэдэд надаа ямар өөрчлөлтүүд гарсныг хэлье. Яг нөгөө аппликейшн дээрээ анх хийж эхлэхэд жингээ оруулаад хэмжээсүүдээ оруулсан байхгүй юу. Тэгээд 30 хоногийн дараа би дахиад жин хэмжээсүүдээ оруулсан. Ингээд зогсохоор харагдах юм болов. Миний жим бол ер нь хэвэндээ. Цээжээрээ би 3 см турсан байсан. Тэрэндээ айгүй баярлж байгаа. Ингээд нэг энд ирснээс хойш миний ийшээ ингээд мах нэмэгдээд байсан байхгүй юу? Мах өөх. Тэр маань багассан. Бэлхүүсээрээ 2.5 см байлаа. Тийм бэлхүүсээрээ 2.5 см буурсан байсан. Өгзөг ташаа хэсэг хэвэндээ, гуймаан хэвэндээ, гараараа болохоор нэг 0.5 см. Гараараа болохоор нэг 0.5 см буурсан байсан. Тэгээд өөртөө бас гэртээ гой янз бүрийн хоолнууд туршиж үзэх гэсэн зорилт тавьсан байсан. Тэрийгээ бол нэлээд дайггүй хийсэн гэж бодож байгаа. Заримдаа бас гадуур айгүй хоол идсэн. Ер нь л янз бүрийн хоолнууд хийж туршиж үзсэн, гадуур идэж туршиж үзсэн. Тэгээд хамгийн сүүлд нь одоо чаленжаа дуусгачаад би үр дүнгуудаа хараад ойлгосон юм. За би үнэхээр турмаар байгаа бол илүү дайет барих хэрэгтэй. Миний эрүүл хооллолт хийж иж турах юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд өмнө нь болохоор би юу ч хийсэн ер нь их таргалдаггүй байсан. Таргалах юмсан гэдэг чинь миний ингээд мөрөөдөл байлаа. Тэгсэн чинь одоо бол хоолоо л зөв зохицуулаад эрүүл хооллоод яг өдөртөө өөрийнхөө зарцуулж байгаа энергиэс бага хэмжээний калори авч явахгүй бол турохгүй байна гэдгийг би ойлгосон. Тэгээ одоо цаашдаа бол тэрийгэ байнга толгоондоо тэр тусмаа нэг сүүлийн
чаленж дуусаад тэгээд нэг сүүлийн 7 хоног бол дандаа дайеттай байгаа. Оройны рутин бол харин өстө өдөр болгон хийсэн, айр сарчлагаа ч гэсэн сайн хийсэн. Тэгээд тэр талаар бичлэг оруулсан болохоор та хэд олоод хэрвээ үзээгүй бол үзээрэй. Motivation 3 дахь 7 хоногоос эхлээ яарсан гэсэн шүү дээ. Тэр нь болохоор илүү нөгөө байнга жим орох хүсэл маань жоохон буурсан. Тэгэхээр би програмаа сольж үзэн, Isabella-г болоод өөр хүнийхийг авч үзээд жоохон өөрчлөөд гэхдээ ер нь бол нэг сүүлийн 2-7 хоногт нь хичээл ажиллаа айгүй хийсэн. Угаасаа миний шалгалт өгч байгаа болохоор одоо бараг л өдрийн 8-9 цаг суухгүй бол жоохон хэцүү болох гээд байгаа. Дээрээс нь удахгүй нэг голоор нь бас амралтанд явж байгаа болохоор тэгээд сүүлийн нэг юм өөртөө хиймээрсэн зорилго маань болохоор YouTube, Instagram дээр идэвхтэй тууштай байх байсан. Одоо ингээ YouTube дээр би 12-3 бичлэг оруулсан байна уу? Яг 7-7 хоногийн зайтай. Тэгээ гайгүй тууштай байж бол чадсан. Анх бүр ингээд эхлэх юмсан гэд хэдэн жил бодсноо бодвол бас нэг хэдэн бичлэг хийцэн байгаа байхгүй. Гэхдээ би өөрийгөө YouTuber гэж бол хэлж чадахгүй. 7 хоногт ядаж нэг 2 бичлэг хийгээд амир байгаа. Instagram-а бас ингээд яг би reels-үүд ингээд бичсэн. Гэхдээ цаанаасаа л надад постлах ингээд сонирхол тэр нэг хүсэл байхгүйсэн байхгүй юу. Тэгэхээр нь за өөрийгөө хүчилж ахаар гэж бодоод Instagram-а би сая хэд хоногийн өмнө хаачихсан. За тэгээ хоёр дахь сэдв. Би яагаад Instagram-а хаацсан бэ? Ер нь л айгүй их хаадаг. Энэ талаар ярий. Би нэг ус уугаад байна. За Instagram-а яагаад хаадаг вэ? Яагаад энийг үзэж байгаа та ч гэсэн хаах хэрэгтэй вэ гэдэг талаар би ярий. Хаяа ч гэсэн хаах хэрэгтэй вэ гэдэг талаар. Одоо яг би 10-11 онд Instagram нэжсэн. Ер нь анх Instagram-ыг гарч ирснээс хойш 15 жил болсон байгаа байхгүй бараг. Тэр үед чинь ингээд хэрэглэгч багтаа байдаг байсан. Би тэгээ анханасаа л юм идэвхтэй яг ингээд публикт зориулж постлдог, пост хийгээл альгуутаал тэгээ тэгэхэд чинь би бас яг тинейжер байсан үе багхгүй юу. Ер нь бол яг анх Монголд ингээд Instagram-ыг өөрийнхөө хүрээллээс гадна илүү бусад хүмүүст ингээд хөгжүүлсэн хүмүүсийн нэг гэж би өөрийгөө хэлэхэд нэг буруудахгүй ах гэж бодож байна. Тэгээд Instagram-ийн ачаар надад айгүй л олон боломжууд үүсэж исэн. Давуу талууд үүсэж исэн. Нийгмийн харилцаа, ажлын боломжууд, тэгээд өөрийгөө илэрхийлэх дуу хоолой ингээд арай хүчтэй байдаг ч юм уу те. Олон давуу талууд гардаг байсан. Гэхдээ би яг хизэнээс content creator болоод байгууллагуудтай хамтарч эхлээд monetize хийж эхэлсэн бэхээр 2023 онд би ажилласаа яг corporate ажилласаа гараад яг хуваараа санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлж эхэлсэн. Тэгээ би тэр үеэрээ за надад нэгэн л ингээд followers маань хүний хөрхөн community байгаа юм чинь би энийгээ бас орлогын нэг нэмэлт их үсэр болгоод ажиллаад үзье гэж бодоод 23 оноос яг content creator болж эхэлсэн. Би яг өөрийнхөө ихтгэл үнэмшил нэгдсэн яг өөрөө хэрэгэлдэг, өөрөө таалдаг юм аа л сурталчилна. Бусад юм дээр бол надад заавал би ингээл мөнгөний хараад эсвэл өнгөө юм авахын төлөө хий гэж хизээж бодож байгаагүй. Би яг тэрэн дээр айгүй сайн жанжин шумаа барихыг хичээсэн. Тэгээд сүүлдээ надад бүр ингээд би guilty мэдрэмж аваад эхэлсэн. Followers-ийнхаа өмнө анханасаа би чинь нөгөө нэг яг ингээд би инфлюенсер гэж өөрийгөө хизээч хэлж чадахгүй. Тэгэх гэж би Instagram-ыг ашиглаагүй болохоор яг өөрийнхөө бүрдүүлсэн followers-ыг ингээд их сонир ашиглаад байгаа юм шиг сонирхлын зөрчил ингээд үүсгээд байгаа ч юм шиг. Тэгээд гэхдээ яг уг нь угаасаа л байдаг л зүйл л дээ. Тэгээ надаа яг энэ мэдрэмж болохоор өнгөрсөн жилээс юм уу мэдрэгдэж эхэлсэн байхгүй юу. За тэр ч яг тэрийг тэгээ дараа нь яриа. Би 19 онд Digital Minimalism гэдэг ном уншиж ирсэн. Тэгээ тэрнээс хойш ер нь бол нэг юм тогтмол байж байгаа л Instagram-ыг хэдэн хоногор хаадаг зуршилтай болсон. Тэгээ тэр номон дээр юу гардаг вэ гэхээр номыг болохоор Cal Newport гэдэг computer science-ийн профессор хүн бичсэн. Ер нь номын гол санаа нь болохоор хүн төрөлхтөн энэ технологид тархиа мэдүүлээд байна. Тийм биш харин бид нар ийм зорилготойгоор технологиг ашиглах хэрэгтэй. Одоо тархиа технологи мэдүүлэх биш бид нар технологиг ингээд мэддэг удирддаг байх хэрэгтэй гэсэн ерөнхийдөө санаатай. Тэгээ зохиолч нь одоо Cal Newport шүү дээ. Тэгээ Cal Newport гэх профессор болохоор ингэж байгаа байхгүй юу? Хүн ингээд технологитой өдөр тутамдаа байнга ингээд холбоотой байсаар хагаад өөрийнхөө дотоод хүнээс тасарчдаг. Тийм болохоор хаяада ядаж ингээд 30 хоногийн завсарлага аваад өөрийнхөө дотоод хүнийг сонсоод тэр холбоо тасарсан байгаа холбоогоо буцаад ингээд
бэхжүүлэх дээр ажиллаж авах хэрэгтэй гэж санал болгосон байдаг. Сошиал медиагаа хаах 30 хоногт хүн өөрөө өөртөөгөө танилцсан, өөртөөгөө илүү ойрхон болно, хоббигоо мэднэ, өөрийнхөө мөн чанар, үнэт зүйл юу юм гэдгийг илүү сайн ойлгож авнаа гэж ер нь бичигдсэн байдаг. Тэгээ мэдээж айгүй олон талаас янз бүрийн аргументууд дэвшүүлээл, янз бүрийн судалгаа, шинжилгээнүүд тайлбарлаж яриад дээрэс нь ингээд ер нь л бид нэр ингээд зүгээр байж ахтаа ч гэсэн өөрсдийн мэдлгүй Facebook, Instagram-аар бол ингээд ухцсан байж идэв штэ. Тэгээ яг энэ зориудаар биш скрол хийж байгаа маань бидний сэтгэл санааны байдалд айгүй нөлөөлж идэг. Бид нэр яг үзье гэж үзээгүй юмнуудаа байнгын экспоз хийгдэт байгаа болохоор сошиал медиа ер нь бол бидний сэтгэл санаанд маш ихээр нөлөөлж идэг. Бүр ингээд бидний мэдж байгаагаас ч илүүгээр нөлөөлж идэг. Сайнаарч бай, саараарч бай, ямартай ч ингээд төсөөлж байгаагаас ч илүүгээр нөлөөлж байгаа гэдэг санаагаа баталж харуулдаг. Дээрэс нь зүгээр ингээд бодоод үз гэжсэн. Дэлхий дээрх бүх юм үн төлбөртэй. Гэтэл сошиал медиа чамд үн төлбөргүй хэрэглэж болж байна гэдэг чи юу гэсэн үг вэ? Чи цагаараа төлж байгаа. Чи өөрийнхөө цаг хугацаагаар төлж байгаа. Чи өөрийнхөө сэтгэл санаагаар төлж байгаа гэсэн бас санааг илэрхийлдэг. Ингээд ерөнхийдөө нэг юм 3-4 гол санааг тойрол тайлбарлаад байдаг. Тэгээ яг энэ номыг уншсанаас хойш би 30 хоног Instagram-а хаасан, Facebook-а хаасан. Тэгээ буцаагаад нэгтээ би Instagram-а бол нээсэн. Өргөжлүүлээд ч хэрэгэлсэн идэвхтэйгээр заримдаа нэг 7 хоног 2-7 хоногоор хаачаал нэгээл ингээ явж исэн. Facebook-ыг бол би энэ номноос болоод 30 хоног устгачаад би Facebook-ийн аппликейшнийг дахиж эзээч татаагүй. Нэг ч хэрэглээгүй. Яг хөө би Facebook ордог л тоо. Гэхдээ браузераар ордог. Утсан дээрээ байсан ч гэсэн браузераар орно. Компьютер дээрээ байсан ч гэсэн браузераар орно. Ер нь л Facebook-ийг хэрэглэнээсээ ингээд хасцсан. Тэр миний амьдралд бас айгүй том нөлөө үзүүлсэн. Facebook чинь ер нь айгүй муухай стресстэй харанхуй place шүү дээ. Тэгээд тэрийг ашиглахгүй байгаагаараа би бас айгүй олон стрессээс хол айгүй хэрэггүй юмыг цаг хугацаагаа хэрэггүй юмд үрхээсээ бас сэргийлсэн болов гэж боддог. Тэгээд Instagram-аа болохоор би яг ингээд intentionally хэрэглээд заримдаа detox-ыг явж исэн гэсэн шүү дээ. Тэгсэн ч гэсэн ялцчгүй би бол одоо ингээд өөрийгөө Instagram-д донтсон хүн гэж хэлнэ. Би зүгээр яг Instagram-д донтогч. Нэг мэдхэд л ингээд би өдөрт оройдоо ингээд screen time-аа харангуут 3-4 цагийг Instagram-д өнгөрөөсөн байдаг. Тэгээ уул нь ингээд амхандаа нөгөө нэг цаг болоод орж болохоо болиулж молиулдэн шүү дээ. Тэгээ тийм юм тавьдаг. Тэгсэн ирнэл тэрийг шууд ignore for the day гэж дараал оролдоол хийдэг. Тэгээ эн чинь ингээд асуудал үстэй тий. Азар одоо би нөгөө талаараа Instagram дээр бас ингээд надад мөнгө олох боломж маань гарч ирсэн нь миний хувьд айгүй аз завшаантай зүйл. Тэгэд яг нөгөө нэг 23 онд би чинь Instagram-ыг ажил болгоод эхэлснээс хойш хүмүүстэй гэрэлж байгаа, заримдаа нь бүтэн жилийн гэрээ, тэгэл жил болгон сунгах байдалтай гэрээнүүд хийчихэнгүүт би голоор нь тэгж дураараа Instagram хаах боломж маань байхгүй болсон. Би ч одоо тэнд нэг байгууллагатай бүтээгдэхүүн үйлчлэгийн сурталчлах гэрээ хийчихэд голоор нь гинт өөрөө хагаад алга болчихно гэдэг чинь ер нь бол этикийн хувьд жоохон болохгүй зүйл шүү дээ. Тэгээ би нэг л удаа тэгжсэн. Тэр нь болохоор 24 оны 5 сард би шалгалтаа CFA-ийнхаа level 1-ийг өгөхийн өмнө нэг 7 хоног тэгж хаасан баг. Гэхдээ би байгууллагуудтай бүгдэнд мэдгдсэн. Тэгээ ер нь ингээд нэг 2 жил өнгөрөөл 25 оны 1 сар гэхэд би Австралид ирсэн байсан. Тийм болохоор за ер нь одоо ингээд жоохон завсарлага авъя гэж бодоод урт хугацааны гэрээтэй компаниудаа би гэрээгээ сунгахгүй гэсэн шийдвэр гаргасан. Тэгэнгүүтээ шууд Instagram-аа би хаагаад 7 хоног л хаана гэж бодсон юм. Тэгэл 7 хоног өнгөрлөө. Цаанаасаа л Instagram-аа буцаагаад татах, ингээл логин хийгээл орох гэхээр яа за ядаргаа гэж бодвол 2-7 хоног өнгөрлөө, 3-7 хоног өнгөрлөө, сар боллоо. Тэгээ ээж бүр ингээд намайг хөөе чи зүгээр өө ингээд чиний сториг чинь үзэхээр ингээд сэтгэл амар байд юм аа гэл найзууд ч гэсэн чи ингээд зүгээр үү яаж ийж ийн гэл тэгэхээр за ялцчгүй л ингээд гэрээсээ хоол байгаа, найз нөхдөсөө хоол байгаа юм чинь байлгаж гээд буцаагаад татсан. Тэгээ би зүгээр ингээд хаяа нэг апдейт өгвөл хаяа стори хийгээл явж эсвэл зарим өдрүүд нь ингээд за буцаад би контентуудаа амар гоё хий гэл янз бүрийн бодлоод орж ирдэг. Гэхдээ цаанаасаа л надад зүгээр ингээд стори хийх сонирхол байхгүй, контентоо хийх сонирхол байхгүй болсон байсан. Магадгүй burn out ах тий.
Тэгээ надад ихтэй ямар мэдрэмж төрсөн бэ гэхээр би өмнө нь ингээд Instagram надад айгүй гоё мэдрэмж өгдөг байсан. Ингээд нэг тийм гоё artsy тий. Тэгэн гот би ад шаргал мэдрэхээ болоод тэр аппликейшнээс дээрээс нь нэг юм тэг өөрийнхөө маш олон өөр зүйлс хийж болох хугацаагаа Instagram зарцуулаад байгаа юм шиг санагдаад нэмээд зараар бөмбөгдүүлээд байгаа юм шиг санагдаад. Тэгэл миний фоллоу хийж байгаа гадны дотоодын бүхэл хүн реклам. Би ч гэсэн аргагүй л дээ. Гэхдээ ингээд яг мэдээж реклам байж болно. Гэхдээ тэр дундуур ингээд гоё organic юм постнууд байж болно шүү дээ. Одоо тиймэрхүү постнууд айгу ховор болсон юм шиг санагдаад байгаа байхгүй юу надаа. Тэр баланс алдагдсан. Аргагүй л ах л та. Одоо ингээд инфлюенсеруудын тоо чинь ингээд хязгаартай компаниуд маш олон байгаа. Тэгээ яг нэмэгдэж байгаа ч гэсэн ингээл нөгөө л нэг хідэн хүмүүс дээрээ ингээд төвлөрөөд ангууд нөгөө хэд чинь инфлюенсерүүд, контент креаторууд ч гэсэн айгүй олон компани захиалгатай болчингууд хажуугаар нь өөрсдийнхөө яг органик постыг хийх зав бас байхгүй болчихж байгаа юм. Тэрийгээ бас зохицуулахад хэцүү болчихж байгаа. Тэгээ надаа нэг тийм мэдрэмж төрсөн. Тэгж жагаад би сая 4 сард нэг ном уншсан. No Filter гэд өмнө нь эхлүүлж байгаад үлдээсэн байсан. No Filter гэд ном нь болохоор Instagram-ийн өсөл хөгжил хэрхэн яаж Facebook зарагдсан талаар яг тэр үеийн зүйлсийг ярьдаг Sara гэд сэтгүүлчийн ном бичсэн ном баггүй юу. Тэгээ би тэр номыг уншиж тусгангуудаа миний авч байгаа мэдрэмж орон өнцгөө биш мэн. Угаасаа аргагүй юм байна гэж бодсон. Тэгээ та нарт сонирхолтой байж магадгүй гэж бодоод би энэ номыг ч юу ахав. Тэр номон дээр яригдж байгаагаар Instagram яаж үүсгэн байгуулагдсан, яаж өөрчлөгдсөн талаар бас ярьж өгье. Instagram-ыг анх 2010 онд Kevin Systrom, Mike Krieger гэдэг хоёр Stanford-ыг төгссөн guys үүсгэн бүтээсэн. Тэгээ анх бол Bourbon билүү дээ нэг тиймэрхүү нэртэй байсан. Им хаана байгаагаа пин хийгээд, check-in хийгээд зургаа оруулдаг аппликейшн байсныг нь за зөвхөн зурагных нь функцийг нь авч үлдээ. Тэгээд ер нь Instagram болгож исэн байлээ. Тэгээ тэр үед Systrom болохоор 26-тай, Krieger 24-тэй байсан юм байлээ. Тэгээ анх Instagram гарч ирэхдээ хамгийн гол юм нь болохоор нөгөө фильтрүүд нь байсан Instagram-ны. Тэр үед чинь одоогийн байгаа шиг ингээл шууд фильтр оруулцдаг аппликейшнуд байхгүй, iPhone өөрөө фильтр оруулна гэж байхгүй байсан. Тийм болохоор фильтрийг нь ашиглах гэж аюул олон хүн татаж суулгаад тэгээ яг ингээ filtered фотонууд шеэрлдэг байсан. Анхандаа бол дизайнерууд, урлагийнхан зураачд гэл нэг тиймэрхүү урлагийн талын хүмүүс айгүй их ашигладаг байсан юм байлээ. Тэгж жагаад шигэж ер нь л айгүй хурдтай хэрэглэгчдийн тоо нэмэгдээд байсан. 6-7 хоногийн дотор бараг 2 сая хэрэглэгчтэй болсон байсан. Дээр үеийн Instagram хэрэглэгчнэр бол мэдж байгаа да Insta Meet гээл те хүмүүс уулзаал танилцаал тэгэл янз бүрийн зураг мөрөнүүд авч бөөндөө яваал тиймэрхүү ивентүүд агай их болдог байсан шүү дээ. Тэд нэр хийгдээд явж идэл 2 жилийн дараа буюу 2012 он гэхэд 30 сая хэрэглэгчтэй болсон байсан. Таад боддоо 2 жилийн дотор 30 сая хэрэглэгчтэй тэгснээ яг тэр үед ажилчдын тоон 13 ажилчинтай байсан Instagram. Тэгээ ер нь энэ номон дээр бичснээр болохоор Instagram гэдэг зүйл зах зээл нэвтэрснээр өмнө нь ингээд хүмүүс анзаардаггүй байсан гоо сайхнаа анзарч эхэлсэн гэж байгаа байхгүй зүгээр л замын ингээд нөгөө сайн байдаг штэ тэрийг ингээд айгуу гоё урлаглаг байдлаар харж эхлээл зургийг авч постлол яг тиймэрхүү үр нөлөөг нийгэмд үзүүлсэн гэдэг юм байлээ. За тэгээ 30 сая хэрэглэгчтэй 13 ажилтнтай анхандаа болохоор ийм одоо ч хэдүүлээ ингээд шеэрлэх бутон байдаг шүү дээ. Тэгээ тийм бутон ч байхгүй. Ер нь бол тийм яаралтай нэ хурдан viral болох боломж байдаг байсан юм билээ. Viral болох ганцхан арга байсан нь Instagram-ийн өөрсдийнх нь аккаунт дээр постлогдох. Тэгээ тэрийг нь хэн хийдэг байсан бэхээр Instagram-ийн ажилчид яг өөрсдөө ингээд механикаар сонгодог байсан юм билээ. Тэгээ та боддоо 13 ажилтнтай. Тэгээ 30 сая хэрэглэгчтэй. Тэр олон хүнээс аль зургийг нь репост хийгээд Instagram-ийн аккаунтн дээр тавихыг тэр 13 хүн яаж амжих уу? Дээрээс нь тэр 13 чинь бүгд өөр ингэсэн ажилтай байгаа шүү дээ. Тэгээд нөө томрох тусам л ингээд сайн яаж угаар саар гихчээр янз бүрийн нөгөө болохгүй drug dealing, suicide-тай холбоотой постууд орж ирэл. Тэгээд тэднийг нэг бүрчлэн бас өөрсдөө ингээд ажилчид нь олж устгадаг байсан юм байлээ. Тэгж байгаа сүултээ бүр ачаалаад хэлэхэ болоод за болж үзье. Одоо ингээд манайхыг авъя, манай төрөнгө оруулъя гэж байгаа
саналуудыг яг жинхнээсээ одоо бодолцож эхэлцгээе гэд. Тэгээ 2012 онд Facebook-т 1 тэрбумын үнэлгээтэйгээр компани зархаар болсон. Тэгээ энэ үед болохоор 1 тэрбумын үнэлгээ гэдэг үнэлгээ бол маш том сонсогдож ирсэн. Яг технологийн зах зээл дээрээс нь 2 жил болсон компани 13 хан ажилтнтай. Тэгэл ер нь л ингээд технологийн салбарт, санхүүгийн салбарт бүгд л яг тэр үед Facebook, Instagram-ыг авах чинь 1 тэрбумын үнэлгээтэйгээл яг Instagram-ын ажилчдын хувьд болон хоёр үүсгэн байгуулагч System Krieger хоёрт бол айгүй том гоёч мэдээ бас сайдч мэдээ болж исэн. Азар тэр хоёр бие даасан байдлаа одоо Instagram, Facebook-ийн нэг хэсэг болсон ч гэсэн бид нар бие даасан байдлаа авч үлднэ. Бит хоёр ингээд удирдах албан тушаалтаа үлднэ. Тэгээ өөрсдийнхөө стратегиэр явна гэдэг дийлийг хийж чадсан. Өмнө нь болохоор Twitter ч гэсэн Instagram-ыг авъя гэжсэн. Гэхдээ ялчгүй стратеги алдахгүй тулд үгүй гэдэг байсан. Тэгээ энэ удаад болохоор Mark Zuckerberg-тэй маш их ярьсны хүчинд за бид нэр яг өөрсдийнхөө стратегиэр явна шүү гэж тохиролцож чадсан. Гэхдээ Facebook яг юу бодож авсан гэж бодож байна та. Zuckerberg ер нь бол тийм сайхан санаалж аваагүй. Тухайн үед Instagram-ыг яг өөрсдийнхөө хамгийн том өрсөлдөгч гэж харж байсан Facebook-ийн хувьд. Тэгээд тухайн үед Facebook дээр зураг шеэрлэх функц байдаггүйсэн болохоор Instagram-ын зургийн функцийг нь өөрсдөлтөөгөө холбондоо гэсэн асын цаад санаатай. Тэгээ ингэчих юм бол бид нэр Twitter-ыг хол хаянаа гэж харсан байлээ Mark болохоор. За тэгээд 12 онд Instagram, Facebook-ийн холол эхний 2 жилдээ бол нөгөө манай хоёр үүсгэн байгуулагч яг өөрсдийнхөө стратегийг хөтлөөл тусдаа бие даасан компани шиг үйл ажиллагаагаа явуулаад ер нь хэрэглэгч нар ч гэсэн Instagram, Facebook-ийнх болсон гэдгийг мэддэггүй байсан сайн. Яг ингээд судлаагүй л бол. Тэгээ яг энэ үеэр инфлюенсер гэдэг ухагтхан гарч ирж байсан юм байлээ. Тэгжсэн 15 оноос одоо 3 дахь жилээсээ гэсэн үг. Mark Zuckerberg нөгөө хоёрыг мөнгө олж ирээ. Одоо танай компани чинь ингээд зөндөө удаан ашиггүй ажиллаа. Бид нэр та нарт 1 тэрбумын хөрөнгө оруулалт хийсэн. Нэр 1 тэрбум гэхдээ ингээд 1 тэрбум кэш биш шүү. 300 сая доллар нь бэлэн мөнгөөр үлдсэн 700 сая нь болохоор Facebook-ийн хувьцаагаар өгсөн. Ер нь бол Instagram-ыг гэхдээ авснаасаа хойш ингээд ad нэвтрүүлээ, реклам нэвтрүүл гэж хэлээлээд байсан. Манай нөгөө үүсгэн байгуулагч хоёр маань болохгүй бид нэр ингээд яг Instagram-ын мөн чанарыг авч хадгалж үлдэх хэрэгтэй гэж зөрүүдлээд байсан. Тэгээ сүүлдээ ялч мөнгө олж ир гэсэн чинь ads оруулахаас өөр сонголтгүй болсон. За би энэ арай хүүтэн байгаад байна. Би хийсэн унтраад. Дараагийн жилд нь 16 онд болохоор анх ч нөгөө Instagram ингээд постлсан хугацаагаараа хардаг байсан байхгүй юу? Хамгийн сүүлд постлсан хүнийх нь дээр нь гарч ирдэг. Тийм байсныг нь 16 онд болиулаад хамгийн их хандлт авсныг нь ихэнд гаргадаг болгоцсон. За тэрний дараа болохоор Snapchat гарч ирээд Snapchat-тай өрсөлдөхийн тулд story нэвтрүүлээд шопинг хийдэг платформыг бас холбож өгсөн. За тэгээ яг энэ үед манай нөгөө хоёр үүсгэн байгуулагч маань заавчлаараа Instagram is not Instagram anymore гэд ажилласаа гарсан. 20 оноос болохоор TikTok гарч ирээд тэгээ TikTok-тай өрсөлдөхийн тулд Instagram Reels-ийг гаргаж ирсэн байна. За тэгээ Reels гарч ирснээс хойш яг бүр нөгөө нэг influencer marketing бол boom хийгээд одоо Instagram нэлээд commercial юм платформ болсон байгаа. Тэгэд энэ номыг уншиж дуусгаад би ийм л бодолд ирсэн. Би ч өөрчлөгдсөн юм байна. Instagram ч өөрчлөгдсөн юм байна. Миний ийм мэдрэмж авах нь угаасаа л аргагүй юм байна. It's fine гэж бодогдсон. Тэгээ заавал одоо ингээд өөрийгөө хүчлгээд яах вэ? Тэгээ хэрэглэмээр байгаа үедээ л буцаад хэрэглэчихье эсвэл одоо мэдгүй. Мэдээж би одоо ингээд бүр хаачиж болж чадахгүй байх. Угаасаа Instagram-гүйгээр амьдралыг ер нь төсөөлөхөд хэцүү болсон шүү дээ. Тэгээ хүмүүстэй танилцах, ямар нэгэн мэдээлэл харах, мэдээлэл солилцох бүхнийг л Instagram-аар хийж байгаа болохоор бүр хааж бол мэдээж чадахгүй. Тэгэхээр би яг хэдэн хоног хаахаа мэдэхгүй байна. Харж байгаа л нэмэр санагцсан үед байна. Та хэд ч гэсэн нэг ингээд хэсэгтээ хаагаад үзэж байгаарай. Айгуу гоё тарих амраад, хойшлуулад ингээ хиймээр байгаа ч гэсэн хойшлуулсан байсан ажлуудаа бүгднийг амжуулаад, хувийн харилцаанууд ч гэсэн сайжраад эхэлдэг. Би тэгээд энэ бичлэгийг хийгээд бодож байхдаа Instagram ер нь хүний сэтгэл зүйд ямар нөлөө үзүүлдэг юм болоо гэд ямар судалгаанууд байна гэж тайж үзсэн байхгүй юу. Тэгээд би энийгээ та нарт харуулъя. Ярьж үгэй. 2015 оны Австралийн судалгаа, 17 оны Английн судалгаа, 21 оны Facebook-ийн дотоод судалгаагаар Instagram нь хүний сэтгэл зүйд хамгийн муугаар нөлөөлдөг сошиал медиа апп гэж
дүгнэлт гаргасан юм билээ. Тэгээ шалтгаан нь ер нь бол body dysmorphia гэдээ яригддаг шүү дээ. Body dysmorphia буюу өөрийнхөө биеийг гойчлох, биенээсээ санаа зовох, ичих их сэтгэл зүйн асуудлуудын гол шалтгаан болсон учраас хамгийн муу аппликейшн гэсэн юм байна. 2020 онд APA гээд Америкийн судалгааны төвийн хийсэн судалгаагаар болохоор сошиал медиа хэрэглээ буюу одоо хэдэн цагийг өдөрт скролл хийж өнгөрөөж ийн тэр болон сэтгэл готрол хоёр яг маш өндөр корреляцтай буюу хамааралтай байсан юм байна. Олон цагийг хугацаа скролл хийж өнгөрөх тусам сэтгэл готрол өртөх магадлал хамаагүй ихээ гэсэн үг. За тэгээд сүүлийн үед хийсэн судалгаанууд юу байна гэд хайж үзсэн. Тэгсэн чинь инфлюенсер маркетинг өссөнтэй холбоотойгоор эмэгтэйчүүд донд өөртөө итгэх итгэл буурч байгаа талаар эсэх судлалын төвүүдийн судалгаанууд нэлээд байлээ. Бид энийг хүрчлэн яриад яах вэ гэж бодсон. Нөгөө талаараа контент бүтээгчид, инфлюенсерүүдэд ямар сэтгэл санааны одоо импакт өгж байгаа юм бэ, нөлөө үзүүлж байгаа юм бэ гэд би бас хайж үзсэн. Тэгсэн чинь 23 оны судалгаагаар нийт одоо контент креатор хүмүүсийн 78% нь ажлаас залхах хам шинж буюу burnout-д орсон. 66% нь сэтгэл зүйн сөргөөр нөлөөлж байгаа гэсэн бөгөөд дээрэс нь бусад судалгаануудыг харах юм бол брендийн шаардлага, дагагчдынх нь хүлээлт зэрэгээс болоод айгүй их дарамтанд өртдөг, хувийн амьдрал нь тэнцвэргүй байдаг гэх мэт ийм үр дүнгууд гарсан юм байна. За тэгээд нэг иймэрхүү шалтгаануудаас болоод би Instagram-аас түр хүнд ирээд YouTube дээрээ илүү төвлөрье гэж бодлоо. Тэгээд ер нь бол би үнэхээр камера shy. Тэр тусмаа камерын өмнө ингээд ярих гэхээр яг камер хараад миний дуу сонь цаашаа орчдөг. Тэгээд би энэ бичлэгийг хийхэд бол ер нь бол нэлээд их бэлдсэн. За юу ярих вэ, яах вэ гэж бодоолсон. Бараг 2-3 өдөр бодож байгаад өнөөдөр ярьж гин. Ер нь янз бүрийн төрлийн л ингээд бичлэгүүд хийж үзээд байгаа. Тэгээд хүмүүс яаж үзэж чинь, ямар хөө комментод ирж чинь, ямар саналууд ирж чинь гэдгийг харж байгаа. Тэгээ яг янз бүрийн имиж ал надад ч гэсэн нэг юм энэ маань надад таалагдчихээн, иймэрхүү видео надад таалагдахгүй байна гэд мэдрэмж бас төрж байгаа шүү дээ тий. Тэгээд тэднэрийгээ туршиж үзээд явж идэл болох бах яг өөрийнхөө за энэ яг миний хийх төрлийн контент юм байна гэдэг юм олох бах гэж бодож байгаа. Тэгээд тийм болохоор та хэд бас энэ бичлэгний доор иймэрхүү ярьдаг видеонууд байвал яаж ийн, уншсан номнуудаа тайлбарлаж өгч ивэл яаж ийн, сэтгэл санааны байдлын талаар ер нь ментал эрүүл мэндийн талаар бас ярьж ивэл яаж ийн. Тэгээ комент бичээд өгөөрэй. Надад айгүй хэрэг болдог. Бас Instagram дээр та ингэж жоохон Instagram-наас залхаж байгаа мэдрэмж авч байгаа юу? Эсвэл би ганцаараа юм болов уу? Эсвэл ингэж насных юм болов уу гэж бас хаяа бодогддог. Тэгэхээр тэрэн дээр бас комент бичээрэй, хэдүүлээ шалтгаанаа өөр шалтгаан бас байна уу хайж үзье. Өөр ялаа. Тэгээ hot girl reset challenge хийсэн хүмүүс бас комент бичээрэй please. Би ямар тач нөгөө ингээд темплейт дээр надаа татж байгаа хүмүүсийн мэдээлэл ингээд notification ирдэг байхгүй юу. Тэгээ зөндөө олон хүн татсан надаа ингээд хүмүүс тэрэг болж байгаа мэдрэмж маань аягүй гоё байсан. Тэгэхээр цаашдаа ч гэсэн нэг иймэрхүү янз бүрийн төрлийн темплейт би хийгээд та хэдэд хэрэг болох байдлаар эсвэл заримдаа принтлчих байдлаар ч юм уу хийгээд өгөөдэж бас болно. Ер нь янз бүрийн санаанууд байна. Тэгээд хэдүүлээ голоосоо нэг юм гоё гаргаж ирье. Миний бичлэгийг үзсэнд баярлалаа. Лайк дараарай, subscribe хийгээрэй, comment бичээрэй. Тэгээ би бичлэгнүүдээ яаж дуусгах вэ гэж нэлээд удаан бодсон. Тэгээд жоохондоо айгүй их ингээд гэрийнхэнтэйгээ одоо ч гэсэн ер нь тэгдэл табка чавч үс гэд бай гэд явдаг байхгүй юу? Тэгээд би тэгэж дуусгаж идэм үү гэж бас бодсон. Тэгээ одоо тэрийгэ try хий. Качуучус.